Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнагийн хүрэлцэх Өвсгөл аймгийн нутагт Монгол Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг 2 дахь удаага хамтран шалгах хээрийн ажлын хэсгийн ажилтай танилцлаа. Энэ үеэр Монгол улсын хойд цэг Монгол шарын даваанд байрлах улсын хилийн 350 дугаар тэмдгийг шинжлэн суйрлуулв. Ерөнхийлөгчийн үеэр Монгол Оросын хилийг шинжлэн баталгаажуулах ажил нь олон улсын эрх зүйн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн маргаангүй улсын хилтэй болох түүхэн чухал бодлого арга хэмжээ гэдгийг онцолж хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэл, харилцан итгэлцэл, найрсаг хөршийн харилцааг улам бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтойг тэмдэглэлээ. Өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг газар дээр нь үзлээ. Үнэхээр манай хиллийн хамгаалах ерөнхий газар болон холбогдох яамдууд, албаны хүмүүс, хэлчин дайчид маань хил хязгаараа шалган тогтоох ажилд Оросын талтай нягт сайхан хамтран ажиллаж ямар нэгэн асуудалгүйгээр ажиллаа урагштай сайхан хийж байгаад их баяртай байна. Манай улсын тусгаар тогтнолын баталгаа болсон торгон хэллийн багнаа шинжлэх ажил өнөөдөр амжилттай явж байна. 85%-тай явж байгаа. Ингээд үлдсэн 15%-ийг манай хил хамгаалах ерөнхий газар хэлчин хэлчид маань за мөн хилийн албаны нийт бүрэлдэхүүн мэргэжлийн хүмүүс маань суйрлуулж амжилттай зохион байгуулж байна. Монгол Оросын 3543 км хилийг хамтран шалгах ажил 1987 онд эхэлж 2001 онд дуусан 2002 онд улсын хурлаар сойрхон баталгаажуулсан. Ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх 2021 онд Оросын холбооны улсад төрийн айлчлал хийх үеэрээ ерөнхийлөгч Путинтай Монгол Оросын хилийг 2 дахь удаага хамтран шалгаж нэгдсэн үндэсний байгууллагад бүртгүүлэхээр тохиролцсон. Энэхүү шийдвэрийн дагуу талуудын засгийн газар Монгол Оросын улсын хилийг хамтран шалгах комиссийг 2021 онд байгуулан хилийн төхөөрөмжийн ажлын хүрээнд хилийн тэмдгийг шинжлэх, хилийн шугам дайран гарсан гол нуурын голдрол, эргийн өөрчлөлтийг шалгах, шинээр үүссэн болон алга болсон арлын харьяаллыг тогтоох, ой огтолсон зурвасыг сэргээх, хилийн шугамын явалтыг тодтогох зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж байна. Нийтдээ Монгол Оросын хилийн хэсгээр 12 ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байна. Одоо бас нэлээд хүндрэлтэй байгаль цаг уурын хувьд бас хилийн энэ ажлууд төхөөрөмж ажлуудад явуулахад хүндрэлтэй хэсгүүд дийн ажлууд бас эд үргэлжлэн явагдаж байна. 350 дугаар баг нь Монгол Улсын хойд цэг болсон багныг Монгол ерөнхийлөгч төсөвчний ерөнхий хамгаалагч маань ирж бас өөрийн биеэр цуугийн нэг босолцож байгаа маш их бахархалтай байна. Монгол Улсын хэл мандан бодрох болтугай.